Бутаа миний YouTube channel Тавтаа Морил. Би өнөөдөр та нарт нэг будалтын бичлэг хийж үзүүлнэ. Би хэдэн оны өмнө Instagram дээр ямар будалтны бичлэг үзмээр байна гэж асуусан. Тэгээ би smoke юм уу зүгээр ингээ хөнгөн зуны будалт хийж үзүүлэх гэсэн чинь бараг 70% нь зуны будалт гэж хэлсэн. Тийм болохоор би өнөөдөр ийм хөнгөн одоо энэ 100 болж байгаа үед хөнгөн тэгээ энэ зуны үед би өөрөө яаж нүрэ будгаа үзүүлээ. Би дөнгөж цай усан дорсон болоо миний усан гэдэг амар артсан байгаа. Тийм болохоор би нүрэ будтайхаа дараа усан янзлаа тэгээд бүрэн юм үзүүлнэ. Гэтэ ямарсаа одоо шууд авчижээ. Ийм будалтан дээр би ямар ч foundation хэрэглэхгүй тэгээ жоохон concealer хэрэглэнэ. Тийм болохоор би нүрээ ингээ сайн тосолцсон. Ингээ та нар ч гэсэн ингэж бодох юм бол ингээс нүрээ сайн тослоод хэрэгэлдэг одоо тоснуудаа хэрэглээд тэгээ сайн чийгшүүлээд тэгээд жоохон тэрийг ингээ суулгаж агаад тэгээд хэдэн минутын дараа ингээ шингэснийхэн дараа нүрэ бодож эхэлнэ. Тэгээ зарим охтууд ингээд primer-ийн тухай асуусан. Ингээд primer заавал хэрэглэх ёстой юм уу? Primer яг яад юм бэ? Ингэдэм үү, тэгдэм үү гэд. Миний хувьд болвол би нэг тэгж primer хэрэглээд байдгүй. Яг бол би тийм ийм одоо чинь гүнзгий нүх мөхтэйч биш. Тэгээ миний арьс тэгээд тослог ч юм уу амар хуурай биш болохоор надад тийм primer хэрэглэх юм том шалтгаан байдгүй. Гэхдээ тийм арьстай хүмүүст ингээд таарсан primer-ууд хэрэглэх юм бол илүү сайн. Гэхдээ би одоо өнөөдөртөө primer хэрэглэхгүй. Би одоо нүрээ тосолсон байгаа зүгээр. Би ихэл зүгээр ийм concealer минийх бол Maybelline Fit Me номер 15. Зүгээр ийм concealer-оор энэ нүднийхээ доотлын хөхийг ингээд арилгана. Тэгээ бас ингээд жоохон өвгтэй газрууд дээрээ одоо ингээд жоохон юм гарцсан газрууд дээрээ тавина. Гэхдээ энэ concealer нэлээд цагаан. Тийм болохоор би өөр concealer-оор ингээд бус газрууд дээрээ тавина. Энэ миний хоёр дахь хэрэглэсэн concealer бол Fit Me Maybelline номер 30. Тэгээ зүгээр юм beauty sponge-оор ороод эхэлж ин цагаан хэсгээ жоохон тараагаад одоо ч тэр primer дээр тавьсан асуулт бол ингээд жишээ нь одоо ингээд гүнзгий нөхтэй хүмүүс foundation түрхээ тэгээ дээрс нь пудер түрхчих юм бол ингээд нүхнүүд нь илүү харагддаг. Тэгээ бас ингээд будаг нөх рүү ингээд орсон гэсэн үг. Primer түрх юм бол тэр нүхийг ингээ хамгаалдаг гэж primer нь одоо ингээ тэр нүхийг байхгүй болгодог будаг дээр нь тавих юм бол ингээ тэгэж харагдуулдаггүй гэсэн үг. Тийм болохоор ямар арьстаагаас ингээ бас шалтгаална. Тэгээ одоо дээрээс нь би шууд пудрээр орно. Одоо ингээ зуны үед нартай үед би тэгэж амар хэм шингэн бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Яагаад гэвэл гадаа нартай тэгээд амар oily болно. Тэгээ амар хүнд санагдана арьсан дээр. Тийм болохоор ингээ болдог бол хамгийн natural байдлаараа байхыг хичээнэ. Тэгээ нүднийхээ доор бол би NYX-ийн HD finishing powder-ыг түрхэн энэ банана өнгөтэй. Яагаад пудер түрх вэ гэвэл одоо ингээд би зүгээр ингээ гарчлах юм бол амар их ингээд хог шороо ингээд салхималхнаас ингээд муухай юмнууд нүүрэн дээр наалтна. Тийм болохоор ингээд дээрээс нь хуурай юм түрхэж бас энэ будгаа ингээд байх ёстой газар нь байлгаа тэгээ бас ингээд нүрээ хамгаална. Тэгэхгүй ингээд ийм одоо миний харж одоо ноотон байгаа шүү дээ ингээд ноот юмнууд хүрхцэн. Ноотон чих ноот юмнууд хүрхцэн. Тэгээ одоо шууд ингээд гарах юм бол ингээд юм шороо мороо ингээд ирэх юм бол шууд наалтж штэ. Гэхдээ ингээд пудер дээрээс нь түрхчих юм бол ингээд шууд наалтахгүй ингээд зүгээр дээр нь наалтсан. За. Тэгэхээр ямар ч энийг ийм багсаар авч агаад тэгээ энийг бол би зүгээр нүдэнд ороо хайлт ингээ жоохныг энэ цагаан байх хэсгүүд дээрээ энэ доод 100 муу ер нь өөрийнхөө арьсыг ингээд илүү харагдуулахыг хүсдэг. Тийм болохоор тэгж их юм өө даралттай юмнууд хэрэглэхгүй байхыг хичээн. Яг бол би өөрийнхөө арьсыг ингээд илүү гоё харагдуулмаар. Тэгээ одоо бас миний арьс ингээд жоохон дажгүй үедээ байгаа. Тийм болохоор нэг тэгж өө дарах хэрэггүй байгаа. Одоо би энэ том багсаар ороод тэгээд NYX-ийн High Glass Finishing Powder гэдэг пудрыг түрхэн. Энэ powder бол ингээд жоохон юутай ялалттай дотроо жоохон shimmerтай. Тийм болохоор ингээд яг 100 газраа тавих юм бол арьс гоё харагддаг. Энийг тийм болохоор жоохон ингээд дээрээс нь аваад гэхдээ энэс ингээд хитрхи их түрхчих юм бол бас амар жоохон сонио харагддаг. Тийм болохоор яг тааруулж хэрэглэхгүй болвол за ялгаа харж байна уу? Энд одоо түрхсэн байгаа. Энэ түрхээгүй байгаа.
Тэгээ заавал бас иймэрхүү яг энэ пудрыг авах гэж хэрэггүй, зүгээр ингээд жоохон өөрөө чинь дуртай нэг зүгээр бүх нүүрэн дээрээ тавих пудр байхт болно. За одоо би жоохон сүүдэр тавина нүүрэндээ. Тэгсээ тэгэж ихийг тавихгүй. Би энэ Isadora-гийн Face Glow Bronzing Wheel гэдэг ийм бүрхий. Тэгээ би энэ хоёр өнгийг жоохон хойлоод энэ жоохон саатай, тэгээ энэ зүгээр юм bronzing, энэ хоёрыг жоохон хойлоод энэс нь жоохон тэгээд bronzer нь. Тэгээ энийг ингээд үзүүнийхээ энд бас тавьж болно. Илүү их ингээд энэ зураасаа марклах гэх юм уу. Тэгээ ингээд ер нь бол ингээд их будцсан биш юм шиг л харагдахыг хичээнэ. Одоо зарим бодолд ингээд on fleek гэж ярьдаг шүү дээ. Одоо ингээд амар их foundation төрөгцөн. Ингээд миний ингээд тиймэрхүү уянууд одоо хавар илүү намар илүү. Би ингээд хавар намраа ингээд ялгаж чаддаг надад бүр амар хэцүү дээ. Одоо намар хаа. Тэгээ дараа нь хавар. Замарч ингээд 8 сар, 9 сар, 10 сард ингээд өвөл тэр хавцаа ингээд илүү их ингээд foundation, concealer ингээд on fleek одоо ингээд хүмүүс амар зураад тэгэж байх дуртай. Тэгчүнгүүтээ ингээд 100 одоо нар мартай ийм үед илүү их ингээд хөнгөн бодолтоор бодохыг хичээдэг. Миний өмнөх бичлэгэн дээр нэг хүн юу гэсэн бэлээ үсээ угаатай эсвэл ингээд бичлэг хийхдээ ингээд үсээ янзалж жоохон бэлдээчээ гэсэн байсан. Ингээд зарим хүмүүс мэдгүй бахт гэдэг ингээд би одоо дөнгөж сая үсээ угаацсан. Тэгээ миний үс ингээд цаанаасаа ийм арцгаар тийм болохоор минийх ингээд гоё шулуун ингээд үсээ угаачаар ингээд гоё шулуун ингээд хөвтчтэй штэ. Тийм биш. Тийм болохоор ингээд би үсээ угаагаад хэрэг ингээд үсээ угаагаад гоё байсан ч гэсэн миний үс ингээд арцаасан ингээд иймэрхүү харагддаг. Тэгээ ингээд үлдсэн продуктаараа би зүгээр ингээд хамраа жоохон хэлбэрт оруулаа. Яа, миний ингээд камер хэдэн минут ингээд биччихээд унтарчдаг байхгүй. Тэгээ буцаад ингээд дарах болгондоо ингээд байр нь ингээд солигдоод миний камерны байгаа байрлал нь. За ямар ч гэсэн одоо жоохон блош хэрэглэнэ. Тэгээд энэ блошийг би хэрэглэе гэж бодсон. Энэ доороо ямар ч блош хэрэглэж болно л доо. Гэхдээ жоох нэхэхэр биш. Тэгээ энэ жоохон улаан хүрэн өнгөтэй ийм багс авч аваад жоохныг хамрынхаа өнцөг дээр ингээд жоохныг камераачлаа. Тэгээ одоо ингээд ойрхоноос харах юм бол камерт харагдчихна уугүй юу? Ингээ ойрхоноос харах юм бол ингээ миний ингээ жинхэнэ өөрийн арьс ингээ бас ингээ цаагаар нь харагдаж байгаа. Тэр нь сайн. Тэгээд миний хэрэгэл хайлайтер болвол Bonnie Luminizer гэдэг The Balmy. Тэгээд жоох нэг аваад хайлайтер би их тавих дуртай ингээ 100 мөн ингээ наранд жоон гялцсан байдлаар харагдах дуртай гэлөө. Ингээ одоо миний бодож байгаа байдал ингээ зарим хүмүүст их байж магадгүй. Яг л ингээ зарим хүмүүс нүрэ бодохдоо ингээ амар бага юм хэрэглэдэг. Гэхдээ миний хувьд энэ бол ингээ бага нэг юм хэрэглээгүй. Тэгээ миний хэлснээр би хайлайтер хэрэглэх дуртай. Тийм болохоор би дахиад нэг хайлайтер хэрэглэнэ. Тэгээ одоо миний хэрэглэсэн хайлайтер жоохон юм golden champagne өнгөтэй одоо юм бордоо өнгөтэй хайлайтер. Тийм болохоор би илүү цагаан өнгөтэйг ороод ингээ илүү их жоохон ингээ илүү экстра глowтэй болохын тулд тэгээ энийг гараар авч агаад энэ бол энэ Makeup Story North Star Duo гэнэ. За энэ хамрын өнцгтэр тавиад энэ бас жоохныг авч агаад өмсгийнхаа доормор. За миний бодлоор ингээд даж байна. Ингээ амар glowy тэгээ бас ингээ өөрөх natural. За хөмсгөө янзлаа. Хөмсгөө янзлахдаа би жел чинь дэшээ. Энэ бор өнгөтэй жел. Та нар одоо бараг миний бодгонуудыг бараг бүгдээр ингэ мэддэг ах. Тэгээ би нүдэн дээрээ ч гэсэн нээх тэгэж хэм хийхгүй.
Би сормосоо дэрвэлгэн ямар ч гэсэн. Сормосоо дэрвэлэхдээ ингээд жоо халаа гараараа халаагаад. Тэгээд ингээд нүдэн дээр боллоо штэ. Өөрийнхөө нүдний хамгийн их ингээд natural харагдахаар будалдыг хийж болно. Миний нүдэн дээр ингээд чинь би жоохон сормосоо будчих бол гайгүй харагддаг. Гэхдээ бас ингээд би зүгээр л ингээд сормосоо будахгүйгээр ингээд явсан ч болно. Гэхдээ би өнөөдөр сормосоо будаа гэж бодсон жоохон. Гэхдээ ингээд зарим одоо чинь ингээд зарим нүднүүд ингээд жоохон ингээд фокусын хай шиг ингээд жоохон дээшээ ингээд ингэж яадаг штэ. Одоо ингээд дээшээ хэлбэртэй. Тийм нүднүүд дээр гоё ингээд жоохон eyeliner зурчуулаас ингээд жоохон natural тийм амар eyeliner биш зүгээр юм. Нүдний одоо өнгөөр, бормор өнгөөр ингээд жоохон ингээд тавиад тэгээд нүдээ жоохон марклаад тэгэх бол бас таж харагддаг. Гэхдээ би ингээд eyeliner одоо тийм eyeliner тавих юм бол миний нүдэн дээр ингээд амар дурсан юм шиг харагдана. Тэгээ бас ингээд амар их будсан юм шиг харагдана. За би ямар ч гэсэн ингээд сормосоо дэрвэлгчлээ. Энэ Lancome миний дуртай сормосны будгаа хэрэглэнэ. Тэгээ энийг авахтаа гаргачаад тэгээ би ингээд энэ багсан дээр нь байгаа будгнуудыг ингээд буцаагаад оруулаад одоо багсан дээрээ тийм их будаг авахгүйгээр жоон бага. Тэгээ зүгээр энэ өнцгүүдийн би буддаг. Ингээд ийм үед яагаад гэвэл би бүр ингээд тотгошоо ороод ингээд бүр тотгошоод ингээ ороод будах юм болвол энэ одоо дэрвээсийн хэсэг нэгэ буучна. Тэгээ би хаяа нөгөө нэг юм усны хамгаалалттай будгийг одоо сормосны будгийг доороо хэрэгэлдэж штэ. Би энэ удаад тэгэхгүй яагаад гэвэл тэгэх юм бол бас амар их сормосоо будсан юм шиг харагдана. Гэхдээ би зүгээр энэ одоо өнцгүүдийн ингэж будаад тэгэх юм бол миний сормос илүү урт өвтгөн биш урт харагдана. Би урт харагдуулах гээд ингэж байгаа. Ингээд л. Тэгээ бас миний нэг хийдэг юм болвол ингээд юу яач штэ. Одоо бодчихлаа нэг удаа. Тэгчүүнтэй жоон хатааж байгаа дахиад нэг ингээд бодчихтэй. Тэнгүүд илүү урт болох гээд. За нүдэ болгож явах хооронд би уруулаа яваад юм. Тэгээ ингээд уруулаа бодвол ингээд нөх юм хийх хэрэггүй зүгээр уруулын ингээд өнгөлөгч юм уу ингээд нэг зүгээр хүснээрээ байлгаж олно. Гэхдээ би жоохон ингээд extreme хийх гээд би ийм одоо бор хүрээ балаар уруулаа ингээд зурна хэлбэрийн энэ камерын дээр амар улаан гараад байна. Гэхдээ энэ бол илүү бортуу тал руугаа. Тэгээд яг голтой ингэж нэг зураасаа. За нэг иймэрхүү. За ингэчингүүтээ уруулан дээрээ ямар ч хамаагүй lip gloss төрхөж олно. Би Samantha гэдэг Buxom-ы уруулын бодог, уруулын lip gloss, тэгээ уруулын илүү том болгодог. За ингээд барыг боллоо. Би дахиад сормосны бодгаараа нэг удаа орчив. Тэгээ ер нь ингээд бас сормосоо будахгүй ингээд зүгээр уруулаа будаад нүрээ будсан байхад бас гоё харагддаг. Нүдээ ерөөсөө будахгүйгээр. Одоо би setting spray хамгийн сүүлийн алхам. Тэгээ би энэ Bear With Me гэдэг NYX setting spray хэрэглэнэ. За би ямар ч байсан юу яах вэ? Үсээ янзлах тэгээд бүх юм үсээ янзлахуудаа одоо final result хамгийн сүүлийн хамгийн ингээд яг болцоод буцаад уулзъя. Би үсээ янзлах гэсэн чинь нэг иймэрхүү юм болчлоо. Би үсээ ороогүй бүр амар удацсан. Тэгээд өнөөдөр ороод юм бэл үү гэж бодоод ороод үзэх гэсэн чинь жоохон мэдээ надаа ингээд орооцсон. Уурчуур ус тэгэж
амар их таалагдсан. Амар ингээд за ямар ч гэсэн энэ миний зуны бодолд байлаа. Амар их хайлайтер, баг нүд, их уруул. Тэгээ одоо юу гэмтэй жоо чөлөөтэй бодол гэх юм уу? Жохоо ойрхоноос харуулъя. Та нарт энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараарай. Тэгээ бас зүгээр үзэж болно. Тэгээ дараагийн бичлэгэн дээр уулзъя. Тэгээ нэр та нар өдмөр бичлэгнүүдээ над руу хэлээрэй. Ингээ жоохон хөгжилтэй ч юм уу санаа байл хэлээрэй. Тэгээ би хийхий бодно. За. Дараагийн бичлэгэн дээр уулзъя. Баярлалаа.